Тэгэхээр архитектур гэдэг зүйлийн нэг чухал зүйл бол зориулт байдаг. Мэдээж барилга гэдэг өөр өөрийн зориулттай. Хэрэгжиж мэн хинбэ гэдэг зүйл тэр зориултыг тодорхойлох их чухал ийм зүйл. За одоо нэг жишээ ярив. 3-5 нас гэдэг хүүхдүүдийн яг эд хөгжлийн нас байдаг юм байна. Яг энэ үед хүүхдүүд хөдөлгөөний эвсэл тэгэл тэр бие биентэйгээ харьцах харилцаа, бие биендээ хандах хандлага гэд маш олон зүйлийг яг энэ насанд олж авдаг. Тэгэхээр цэцэрлэг гэдэг зүйл маань ялангуяа хүүхдэд зориулж байгаа тэр хэрэглэгт зориулж байгаа цэцэрлэг гэдэг зүйлийн зориулт бол энэ нөхцөлийг хангасан байх хэрэгтэй гэдэг зарчим. За үүний аягүй сайхан жишээ бол Тесука гэдэг Японы архитектор 2 жилийн өмнө Монголд ирсэн 1995 онд Токиод барьсан 500 хүүхдийн цэцэрлэгийн барилга байдаг. Нүүбийн шилдэг хүүхдийн барилгын шагнал авсан ийм барилга. Тэгэхээр энэ барилга бол одоо тийм өвөрмөц, онцлог, гоёмсог тийм юм баг байхгүй. Энэ зүгээр ийм дугуй хэлбэртэй нэг колцоо. Тийм л болох нэг дан. Тэгээд бүх ангиуд нь нөгөө дугуйныхаа дагуу ингээ хувирлагдаад байрлцсан. Гол хэсэгт тоглоомын талбайтай. Хүүхдүүд ангиасаа шууд тоглоомын талбай руу гардаг. Тоглоомын талбайны бүх тоноглол, бүх хэрэгсэл бол тэнд анх барилга барихад байсан тэр нөгөө моднуудыг бүгдийг хэвээр нь үлдээсэн. Тэнд нь олс ийм жижиг шат мат ингээд биклээд хүүхдүүд авирдаг ийм тоглоомын хэрэгсэл болгоод ашигладаг. За дээвэр нь бол зүгээр юм хавтгай модон дээвэр. Зарим газар ингээд цонхтой. Цонхоор харахаар доошоо шууд нөгөө ангиуд руу ингээд харж болдог. Тэгээд тэр цэцэрлэгт сая миний яриад байгаа хүүхдүүдийн яг тэр нэг итгэх ингээд бүр юм бужигнаа банк байдаг. Тэгэхээр яг хүүхдүүдийн тэр хөгжлийн насанд тэр хөгжилтөнд хэрэгцээтэй тэр нөхцөлийг бий болгоно гэдэг барилгын зориултыг зөв тодорхойлж байгаа юм хэлбэр.